Барааны мэдээллийг хэрхэн засах вэ? Үүний тулд бүртгэл хэсгийн бараа цонхоор нэвтэрч бараа бүртгэлийн хэсэгт баркод оруулан барааг хайхад барааны мэдээллийг өөрчлөх буюу засах боломжтой байна. Мөн барааны жагсаалтаас тухайн засах бараан дээр 2 удаа товшоход барааг бүртгэлийн хэсэгт дуудан засах боломжтой. Мөн барааны жагсаалтын багнуудын хамгийн арын хэсэгт байрлах тухайн барааны засах товчон дээр дарж бүртгэлийн цонх руу дуудан мэдээллийг засах буюу өөрчлөх боломжтой байна. Барааны мэдээллийг хэрхэн устгах вэ? Үүний тулд бүртгэл хэсгийн бараа хэсгийг сонгож барааны жагсаалт цонхоор нэвтрэнэ. Нэг барааг устгахдаа барааны жагсаалтаас тухайн устгах барааны хамгийн арын хэсэгт байрлах устгах товчон дээр дарж бүртгэлээ устгах боломжтой. Олон барааг зэрэг устгахдаа жагсаалтын эхэнд байрлах чагтлах буюу чекбокс хэсэгт устгах бараануудыг чагтлаад хамгийн арын хэсгийн устгах товчийг дарснаар барааг устгана.